Энди байна. Би амьдралдаа анх удаа юм подкаст хийж үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд учирсан тэр хүмүүс миний амьдралд хэрхэн яаж нөлөөлж исэн, юу сургаж исэн, ямар өөрчлөлтүүдийг хийж исэн талаар өмнө хэлж чаддгүй байсан зүйлүүдээ хэлж хуваалцах чаа. Бас баярлалаа. Уучлаарай гэд камерын өмнө анх удаа ярьж үзэж байна. Анх кинотой танилцуулсан. Анх удаа би кино зохиол уншиж үзсэн. Айгуу гоё дурсамж үлдчихсэн. Маш их юм сурсан. Чин зэрлэгссэн хэмжээний кино гэж ярихаар бас ингээд дурсамж сэтрээд Жохон шантраад гэтгсэн бохгүй. Эргүүлсэн сонголт байхгүй. Тэр зөвхөн ганц дуудлага. Чи яагаад хичээлд ярихгүй байгаа шүү дээ. Танд анхныхаа саналыг танилаа. Та шууд зөвшөөрсөн. Бааранд ажиллаж байхдаа урлагаа их сандсан байсан шүү. Яг Дарвижсэн юм даа одоо арай жоохон гайг болсон. том болж байгаа юм болоо гэж харагдав. олон юунд орж хэлж байгаагүй юм байна би. Чи бүр энийг хасгүйгээр оруулаарай заа юу. Эргээд нөгөө кино руугаа татагдчихэв нөө. Тэгэд кино руу татагдаад Уран бүтээлийн чанарт маш их нөлөөлөд байна гэж би хараад хамгийн анхны сэтгэлийг та сандаг баг. Чи би чинь юм нээлттэй биш. Чи хамгийн шилдэг нь эсвэл хинч биш вэ? Пүн гэж тусч байгаа. Яа тэгж хэлсэн үү? Одоо ч тэрийг хэлсээр л байгаа шүү. зовлон залуудаа жоохон үцсэн зөв юм уу гэж би боддгийг. Энэ хойч үеийн залуучуудад жоохон харамсаад байгаа. Дандаа залуучуудтай ажиллаад одоо амиж кинон дээр ихэд Зурлааш Баатар бит хоёр л хөгшин. Гэхдээ эмээ гэдэг үгийг нэг л хүлээж зөвшөөрөхгүй. Хүүгээ нэг үсч Би ч маань сүүлийн үед л хичээл сэтгэлтэй гэж харж байгаа. Гэтэ чи миний натурыг хайж авсан.